байцгаана уу? Сайн байна уу? Ингээд ээлжид влогороо ээж дээр та нартай уулзаж байна. За өнөөдрийн влогоор нэг сонинтай энэ ямар сонин бэ гэхээр та бүхэн мэдж байгаа өнөөдрөөс яг 3 сарын өмнө ээж маань Илэгний хорт хавдар боолох 9 дугаар удаагийн хаалгаанд орсон байгаа. Тэгээд энэ 3 сарын хугацаанд одоо ээжийн биед маань ямар өөрчлөлт гарч ирэн шинжилгээний хариу ямар болсон талаар та бүхэнд хэлэх гэж байна. Хоёр нэнж авчихсан. Би яг эмнэлгийн хүмүүс шүү. Тусгай хэрэглээ болсон юмстэй. Хоёул нэрээ чанга ихгүй бол хоёр битэр нэр юм 2 давхар масктай явж байгаа. Энэ нь болохоор доторх нь болохоор ээж аясан маск, гадна нь болохоор нэг удаагийн маск гэдэг эмнэлгээр явж байгаа болохоор ингээд хийчлээ. За тусгай хэрэглээ хуцаа өмссөн байна уу? Маска зүгээр хамгаалаад ингээд юм хуцаа өмссөн. Үсмэсээс далтих гэсэн болохоор ээж ингээд бүр битүү хуцалсан. Би яах вэ ингээд гаргацаа. За ээж дээр одоо эмнэлэг дээр байна. Тэгээд сая сүүлд хагалгаанд орсон. Тэгээд хагалгаанд орсныхон дараах давтан тийм хяналтанда давтан үзлэгтэй авах гээд ингээд эмнэлэг дээр ирчээд байж байна. Тэгээд эмчээ хүлээгээ сууж байна бит хоёр. Ээж энийг өөрөө хийсэн шүү дээ. Энэ юу вэ? Энэ малгайтай юу те? Үзүүлчтэй. Ингээд эн чинь ингээд юу усгалахгүй байгаа юм шүү дээ. Бүх ингээд сайхан хамгаалал. Сая нүдний шилтэй байсан. Тэгээ түр авцсан ингээд бодлоо. За тэгээд эмчтэйгээ уулзчаад үзүүлээд шинжилгээ өгч магадгүй тий. Тэгээд ерөн хагалгааны дараах процесс ямар хөө явагдаж байгаа талаар та бүхэндээ үзүүлээд явъя. Хамгаалтын нүдний шил. Бараг танигдахаарг болж штэ. Энэ хэм бэ? Яагаад тэгэхээр одоо энэ коронавирус чинь ерөн бол өндөр настай хүн болон өвчтөе архаг хууч өвчтөе хүмүүст илүү хүрэх магадлал өндөр гэдэг байгаа шүү дээ. Хүрсэн тохиолдолд бас илүү хүндээр тусдаг ч юм уу тийм болохоор ингээд хүмүүс минь та нар өөрсдөө маш сайн хамгаалах хэрэгтэй шүү. Та нар өөрсдөө хамгаалж иж л эрүүл байна. Тэгээд өөрсдөө ингээд сайн хамгаалж явж байгаа нэгнээ битгий шоолоорой. За ихтэй эмчтэйгээ уулзаа тэгээд юу болох нь бас үргэлжлүүлээд үзүүлнэ. Тэгнэ дэжгүй. Ээжтэй эмнэлэг дээрээ ирчлээ. Яг гэж байгаа илаа да. Одоо илээ орж шинжилгээний хариуг авъя да. Тий, өнгөрсөн 5 дахь өдөр шинжилгээгээ өгсөн байгаа. Тэгээ өнөөдөр нэгд өдөр. Тэгээд шинжилгээний хариуг аваад хоёулаа эмчтэй дахиад үзүүлэн тий. Хагалгааны дараах ерөн биеийн байдал ямар байна? Одоо янз бүрийн нэмэлт юм гарч уу гараагүй байна уу гэдгийг үзэх гэж байгаа. Жохоо айж шүү. Тий. Айгу шинжилгээний хариунаас айж л ямар гараа бол гэдэг. Тий, айгу чухал шинжилгээ байгаа тий. За хоёулаа эмнэлэг рүү орох уу? За. За энэ хүмүүс халуунаа шалгуулж иж орж байна. Ой хариуцагч байрлуулсан юм шүү дээ. Аа. Төв маань нэг засвар хийгээд аягүй гоё болчих. Тэгээ бүх юм нь аягүй ойлгомжтой. Мөн шинжилгээний хариугаа заавал авч явж хүнээс авах байх шаардлагагүй. Ингээд машинаас авдаг гэсэн юм байна. Аа за. Энэ код өгөх. Аа за. Энэ код машинаар авчирдаг болчих юм байна тий. Аягүй амар болчихсон юм байна шүү дээ. Заавал цаг нартай хүн хүлээхгүйгээр. Шинжилгээний хариуг авчлаа. Ээж эмчтэр орохоос өмнө өөрөө шинжилгээг үзчихдэг тий. Харин өөрөө хариугаа харж байгаа юм шүү хамраад. Яшаад. Яа ихчээ. Юу н маркер нэг хамтрах юм юм. Хэд ахс тоогоос хэд болж. Дандаа зөөх.
Одоо нөө томограф хийх гээд байж байна. Тэгээд шинжилгээ нь бол ерөнхийдөө өгсөн. Тэгээд цусны шинжилгээ үзээд томограф гэж хийх шаардлагатай байна. Бас илэгний ойр орчимд одоо ямар хуу байрталтай байгааг дэлгэрэнгүй үзээгээд томограф хийх гэж ээж дээр нэмлэг дээр ирсэн байж байна. Одоо энэ нэмлэг дээрх маань баг 4 өдөр өгөө юу. Ер нь ингээд шинжилгээ өгөөд яваад хахаар яг олон өдөр шаарддаг юм аа. Нэг хариуг нь харчаад дахиад өөр шинжилгээ өгөх хэрэгтэй, дахиад нарийн үзлэх хэрэгтэй нэг явсаар хагаад 7 хоног бол ер нь болчтой юм дөө. Одоо ээж ишээг нь сарцаа тавиулах гээд орчлоо. Яасан та саяас уян зүү тавиулчлаа. За. Жахан даралт хийх вэ нэг. Аха. Ийм овчод ороод ирсэн. Хоёлаа аптек руу. За. За тэгээд эмчтэй үзүүлээд шинжилгээний хариуг аваад ирлээ. За тэгээд одоо тэр процессыг яриад хоёроо. За тэгээд өнөөдөр шинжилгээнийхээ хариуг авсан. Өмнө эмчтэй үзүүлсэн. Эмч маань томографик хийх шаардлагатай байна. Шинжилгээгээ өгөөд ирээ гэсэн. Тэгээд томографикийн хариуг аваад, цусны шинжилгээний хариугаа аваад эмчтэйгээ уулзлаа. Маш их сайхан зөвлөлдлөө. Нэлээд удаан ч ярилцлаа. Тэгээд яалтж байхгүй дахин хагалгаа одоо судас ба хагалгаанд орохоос өөр ямар ч одоо боломжгүй байна гэж байна. Тэгээд судас ба хагалгаанд эх 7 хоногоос ордог юм уу тий? Тий. Эх 7 хоногоос судас ба хагалгаанд орё гэж нь одоо ганц найдвартай арга хэмжээ нь энэ байна гэсэн. Яг түүнээс элэг тайрах мис заслыг бол угаасаа дийлэхгүй гэж эрт хэлээд энэ мис заслыг бол угаасаа зогсоосон юм. Тэгээд одоо дээрэс нэг хими юм уу бол бас нэг явцсан жоохон удаан болно гэсэн тийм ээ. Тий. Тэгээд одоо хими юм угаад эх 7 хоногоос судас ба хагалгаанд орондоо. Тий, өмнө ээж манаас тэр хими юм угаад хими эмчилгээнд орж исэн. Гэхдээ тэр үед болохоор юу яасан хашил гаж хэлэлэрсэн тий. Маш их хэлэрсэн бүр. Тэгээд эмийг ямар ч үргэлжлүүлэн хэрэглэх боломжгүй болсон үдсэн дээрээс ээж минь угаад цогсоосон байгаа. Гэтэл энэ удаа бас ер нь дахиад хэрэглэх ёстой болсон. Гэтэ арай өөр төрлийн одоо өөр улсын ч юм уу те одоо адилхан орц найрлах дээр арай өөр төрлийн тийм химийн эмийг одоо ер нь хэрэглээд туршаад үзье гэсэн. Тэр эм нь тэгээд улс улсынхаараа бас өөр үйдэг. Тэгээд одоо олдохгүй бол өөрсдөө судлаад тэгээд одоо олж уувал илүү үр дүнтэй дээ л гэж хэлсэн. За тэгээд яг 3 сарын дараах шинжилгээний хариу бол одоо өөрчлөлттэй бол гарлаа. Мэдээж яг сайн бол гарсан гэж бид нэр хэлж чадахгүй. Ер нь бол өөрчлөлттэй гарлаа. Дахин хагалгаанд орох шаардлагатай болсон гэхээр ер нь та нар ойлгож байгаа байх. Тэгээд эмчтэйгээ уулзаад эмнэлгээр явж байгаагаа болохоор бид тэр ерөнхийдөө нөгөө дүрсжүүлээд явдаг. Ягаад тэгэхээр та нартаа ингээд процессоо үзүүлээ ингээд тэгээд бас зарим үед нөгөө бичлэг бичих боломжгүй үед бас маш их гардаг. Тийм болохоор бол зарим төрснүүд маань бичигдээгүй учраас бид тэр ингээд нэмэлт тайлбарлахад эмнэлгээс ирснийхэн дараа энэ видеог хийж байгаамаа. За тэгээд өмнөх видеогоор би бас хэлчихсэн. Би явах гэж байгаад надад яг явахын өмнө нэг асуудал гараад тэгээд явах маань түр хойшлогдоод үлдсэн. Тэгээд яг одоо ингээд сууж байхад бол яг яваагүй бол яг бас баярлж байна. Юм болгон учиртай гэдэг шиг одоо магадгүй явцсан бол одоо удахгүй яг иймэрхүү хариу сонсоод ээж маань хагалгаанд орох ч юм иймэрхүү мэдээ дуулах байсан байна. Тэгэхээр яваг одоо Монголдо үлдсэндээ бас амирхуу бяцхан баярлж гэх юм ингээд ээжийн хажууд ээжтэйгээ хамтэн тэгээд ээжийг ол энэ хагалгаа өмнөх хагалгаанууд шиг тэсэд гараад ирч чадна гэж итгэлтэй байна. Ээж маань бол ер нь жоохон айж байгаа тий. Бас ойрхон орж байгаа гэдэг утгаараа жоохон айж байгаа, айцтай байгаа. Эмчтэйгээ уулзсны дараа бол мэдээж хэрэг маш их сэтгэлээр унсан. Ээж маань уйлсан. Тийм болохоор зарим төрсийг би үнэхээр авч чадаагүй ээжийн байгаа байдлыг хараад гэхдээ энэ удаагийн хагалгаа гайгүй болох байх гэж бодож байна. Тэгээд бас дараа нь хэрэглэх тэр одоо химийн эм тарианы ээжд маань таараасаа гэж залбирч байна. Тэгээд бид тээр үргэлжлүүлээд дээрэн видеого хийдгээр хийгээл явна те ямар процесстэй яаж явж байгаагаа тэгээд та бүхэндээ ингээд яриад мэдээлэл байх болно. Тэгээд бас хэлэхэд нөө ээж бид тээр өмнө хийсэн нөгөө хоолны видео зөвлөмжтэй хүмүүст айгүй хүрсэн. Тэгээд нэг айгүй гоё сэтгэл хэлшэрний байлаа. Нөгөө уураг идвэл айгүй сайн гэдэг юунда бичсэн. Би ч өөрөө эдэм мэдвэл айгүй сайн гэжлэн. Тий уураг дээшлэн гэдгээ би ч нэг өөрөө эдмээ хийддэг болохоор миний нэг уураг ундгүй. Тэгээ тэрийг хүмүүс зөвлөсөн чинь нэг охин битсэн байсан.
одоо ээдэн мэдээд ээж маань уураг 10 хэдтэй байсан дээшилсэн ингээ битсэн байна лээ. Тэгээд 23 таа яж 27 болсон. Тийм тийм байсан. Тэгээд ашгүйдээ нэг хүнд ч гэсэн хилээд бас тэр нь одоо хэрэгтэй болоод тэр цаад хүмүүс хэрэгжүүлээд тэгээд нэг багаахан ч гэсэн бас нэг үр дүнгээ өгж байгаад нь би бас өөрөө ийм сэтгэл тавгүй яваач гэсэн тэрийг үзээд бас жоохон сэтгэл өөдрөг болсон. Тийм тэгээд энэ мэдчлэн мессежүүд комментүүд бидэрт маш их ирдэг. Ингээд гоё хоолны санаа авлаа. Одоо та хоёрын зөвлөгөө хэрэгжүүлээд биемэн сайжирч юм уу юм олон маш гоё одоо сэтгэлдлүүд бидэрт байнга ирдэг. Тэгээд энэ видео хийж хэлснээр бас ингээд бусдад урам зориг өгөөд мөн хэрэгтэй мэдээлэл өгч байгаадаа маш их баяртай байна. Тэгээд та бүхэн минь одоо бидэрт одоо үр дүн ямар байсан тэр сэтгэлээс байнга хуваалцж байгаарай. Тэгээд одоо бит хоёрын гол нэг хэлдэг юм те хүнсээр орлуулж болох зүйлийг эмээр заавал бити орлуулаарэ. Одоо тэр уураг гэхээр заавал та дэлгүүрээс уураг авч уух шаардлагагүй. Хэрвээ таны уурагч унаад байгаа бол ээж минь хэлсэн тэр ээдэм одоо бусад хоол хүнсээр бас энийг дээшлүүлэх боломж байдаг шүү. Бодит тод жишээ нь ээж маань байна мөн ингээд доор одоо сэтгэл бичиж байгаа хүмүүс маань байна. Тэгээд та бүхэн нэрчээрээ чадах чинээгээрээ хоол ундаараа өөрийгөө тэнхрүүлээд хэрэгтэй аминд юм авч байгаарэ. Нэмээд хэлэхэд хүмүүсээс бас маш их асуултууд ирдэг нь ингээд улсын эмнэлгээр ингээд яваад тахаар одоо үнэгүй үзүүлт юм уу, хагалгаандаа үнэгүй орд юм уу, эм тариаг нь улсаас өгд юм уу, тийм одоо хөнгөлөлт ч юм уу тиймэрхүү юмнууд байдаг бөгөөд айгүй олон төрлийн асуултууд ирдэг. За энэ дээр бол хэлэхэд яадаг вүлээ? Ер нь бол улсын эмнэлгээр явлаа гэд одоо энэ хавдрын эмчилгээний чинь зардал нэг улсаас дагаад байгаа юм байдгүй ч дээ. Тий, бас үн төлбөргүй бол биш. Үн төлбөргүй биш. Ерөөсөө яг төлдөг ямар хувийн эмнэлэгт ямар л төлбөртэй байна, улсын эмнэлэгт яг л тэр зардлууд нь ижилхэн л гардаг штэ. Тий, тэгэхээр хүмүүс нөгөө улсад болохоор одоо бас нөгөө гайгүй байдаг байх гэдээ ойлгоод байдаг байх. Тэгээд аль чанартай газар айл одоо өөртөө тохирсон эмнэлэг хоёроо л сонгоорой хүмүүс юм. Түүнээс үнийн хувьд бол ерөөсөө нэг ялгагдах юм байхгүй шүү. Бүгд адилхан ерөн өндөр үнэтэй. Энэ бол тийм хямд бол төлбөртэй тийм эмчилгээ сувилгаанууд биш. Энэ өвчнөр өвцөн хүмүүс бол ерөн мэдж байгаа байх ямар гуйн ханштай байдаг те. Нэг удаагийн хаалгаа ямар төлбөртэй байдаг. Яг тэр бүх төлбөрөөл бид ном журмынхын дагуу төлөөд явдаг. Эмчилгээ хийлгээд бас нөгөө хугацаа нь хол байхад гайгүй л байдаг гэсэн. Одоо ингээд нөгөө хугацаа их ойртоод ирэхээр санхүүгийн асуудал гэдэг чинь бас нэлээд хүнд тусч гин гэд би бодож чинь тэгээд хүнд тусч гин гэж асуухаар та зүгээр бие бодоагүй л эднэрт хэлээ. Эднэр надад хэлхийн тэгээ хэдий тэгж байгаа ч гэсэн ер нь бол ийм ойрхон ийм олон үнэтэй хаалгаанд ороод ингээд ирэхээр бас санхүүгийн асуудалд бас ер нь жоохон хэцүү л болох юм зүтэй. Тий, тэгээд ийм тарианы хувьд бас хаанаас одоо хямдхан ийм тариа одоо олох вэ? Яг юу хэлж ийна үзүүлээч гэж бид хоёрт айгүй ирдэг. Гэхдээ энэ дээр бол бид хоёр жон хатуу байр суурьтай байдаг. Үзүүлэх боломжгүй. Бид нар ийм тариагаа дэлгэхгүй. Одоо хаанаас хэдэн төгрөгөөр авч байгаа гэдээс үний мэдээлэл бид нар өгөхгүй. Ягаад тэгэхээр одоо сурталчилсан болж штэ тий ямар нэгэн компаниг. Тэгэхээр энэ талаар бол бид хоёр ямарч мэдээлэх боломжгүй. Нэгдүгээр хамгийн чухал нь ээж маань таарж байгаа тэр эмчилгээ танд 100% таарна. Таныг 100% эдгэн гэсэн үг биш. Хүн болгоны бие организм өөр, хүнд таарахгүй юмнууд байна. Тэгээ тийм болохоор одоо энэ эмчилгээ мөн эмнэлэг эмчийн талаарх ямар ч мэдээлэл бид тээр хүрхгүй байгаа шүү. Тэрийг та нараас ойлгоно. Нэр нэг юм нэмээд хэлэхэд сая карантинаас өмнө ээж нөгөө бүжгийн юугээ хэлсэн шүү дээ. Уул нь хичээлээ. Нөгөө Монгол ээжтэйгээр гарч байхдаа ээж маань 2020 оны мөрөөдөл хийж байхад бүжгийн одоо багш болох юмсан гэж хэлсэн чинь мөрөөдөл нь бол амар хурдан биелсэн тий. Шүү дээ. Бас нэлээ хідэн хүн заагаад аюу шавтаа болсон шүү дээ. Бүр 2 мөр ээлжийн юу авчлаа. Тий. Тэгээд 10 гаруй хүмүүс ирсэн. Тэгээд тийшээ багш болсон шүү. Карантинд үед ороод зогсоох гэсэн чинь манайх айгүй дургу явцсан шүү дээ. Тийшээ хүмүүс нь ингээд нөгөө зогсохгүй яг айгүй гоё юм бүжиг гэж ийм гоё юм уу. Тэгээд өөрөө чинь заалах бүр гоё ээжээс мань бараг ерөөсө салахгүй. Тэгээд ихэнх газар хүл хороод тогтоогоод олон хүмүүс одоо цуглаад хэрэггүй гэж одоо зөвлөмж гарсны үднээс ээж минь гэсэн эрхэн хүнийхээ үүргийг биелүүлээд за ерөн бол зогсоохгүй болохгүй юм байна. Хэдлээ одоо энэ дэг журмаа дагъя гэд бүжгийн дуулангаа төр хаацсан байгаа. За өвчин зовлон маань хэрвээ гайгүй болоод те кулороо тавигдаад эхлүүл
ээж маань ингээ бүжгийн хичээл орж байгаа шүү. Бид нэр айгүй хөөрхөн одоо карантин тогтоолоо болиё гэж би бас өмнө хэлчихсэн. Тэгээд яг тэр өдөр карантин тогтоолоо болиё гэлтгсэн чи за тэгвэл бүгдээрээ нээлт сууж агаад нэг аяг цай уучаад явъя даа гэж кофе мопи авчраад ширээгээ тойрч хөргөө сууцгааж агаад тэгээ явсан шүү дээ манайхаа. Тийм тэгэхээр та нар нэрээ сонирхож байвал за ээж маань одоо за карантин үеэр тэгээд одоо угаасаа хагалгаанд орно. Тэгээд хагалгаанд гарч ирсний дараа тэнхрээд одоо ерөн карантин ч гэсэн барыг дуусч таарах бах гэж найдаж чинь те өвчин хэрэг гайг болчвол зунаас ээж маань бүжгийн дугуулan яваад эхлэе шүү. Ягаад тэгэхээр эхнээ 1 2 эсэлтээ аваад одоо шавнараа төрүүлсэн. Тэгээд энэ хүн одоо бүжгээ захад бэлэн байгаа шүү. Та нараас ээжтэй минь холбогдоод одоо бүртгүүлж болно шүү те. Тий. Тэгээд за хоёлоо ерөнхийдөө болчихлоо те хэлэх юм маань. За энэ хүрээд өнөөдрийн видео өндөрлж байна. Магадгүй дараагийн видеогоор бит хоёр одоо ээж маань ерөнхийдөө бол илэгний цирроз гэдэг өвчнөөр өвчлөөд 36 дахь жил илэгний хорт хавтартай яваад 12 дахь жилдээ орж ийн. Тэгээд нийт 10 дахь удаагийн хагалгаа тий. 10 дахь удаагийн хагалгаанд орохоор ингээд бид нар одоо бэлтгэл ажиллаа хийх хэрэгтэй болж байна. Тэгээд энийг бас та бүхэнд үзүүлсээр болно. За ингээд түр баяртай. Дараа баяртай уулзъя.